Эрхэм хүндэд тарах өдөр сонирхдаг найз нартай энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр зөвхөн сингл буюу ганц бие байгаа залуучууд, бүсгүүчүүд те та нартай зориуллаа. За тэгээд их товчхон бөгөөд хурдан те ойлгомжтой та нарыг залхаахгүй тийм мэрэг байх болно. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр мөн адил урдынхаараа 3 сонголттой. За энэ хүзрлүү та нар маань сайн харж агаад те ойрын үед те миний надтай одоо уулзрах тэр эрэгтэй тэр эмэгтэй ямар хүн байх нь вэ? Тэ ямар ордны ямар ажил мэргэжлийг эрхэлдэг тэ хаана уулзах нь уу? Ямар царайтай хүн байх нь уу гэд сайн одоо бясалгаад авах юм аа шүү. Тэгээд хэдүүлээ эндээс 3 хүзэр сонгоно. За 3 хүзрөөсөө хэдүүлээ мэргээ үзчих нь шүү дээ сонгосон үзрөөсөө. За эхний өдөр ийм хүзэр байна. 2 дахь үзэр. За ингээд ерөөсөө нэг явчихлоо. За 3 дахь үзэр. За ийм 3 үзрээс та нар маань гурлаа хүмүүсийн дүрстэй гараад ирлээ тий. За энэ 3 үзрээс та нар маань сонголтоо хийх нэ. За сайн бодож агаад, сайн бясалгаж агаад ойрын үед те надад ямар хөө шин одоо хайр дурлал ирэх нь вэ? Ямар ордны, ямар царайтай, ямар газар уулзах нь вэ? Тэ хэр их хугацаа бид нар шаарддаг нь гэдэг мэргийг өнөөдөр хийе. За ингээд нэгдүгээр хүзэр те нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүс маань эхлээ мэрэндээ орё. За энэ хоёрыг бүрэн шин ингээд далд тавьчих. За тэгэхээр за одоо энэ үзрээр хэдүүлээ үзнэ. За та нар маань сайн шившээрээ заяа. Ямар ордны ямар царайтай хүн байх нь гэдгийг хэдүүлээ харъя. Ямар ордны хостой болох вэ? Ямар хуу царай төстэй те ямар ордны хостой болох вэ? Гэдгийг яа за ямар хуу царай төстэй ямар ордны залуу буюу бүсгүй байх нь вэ? За их л олон хүзэр дээш харж гарч ирээд байгааг одоо их романстай. За энд нэг хүзэр байна. За ийм 3 хүзэр гарч ирж байна. За ер нь бол эрэгтэй хүмүүс энэ хүзрийн мэргийн маань үзэж байгаа бол тийм нэгдүгээр сонголтын мэргийг үзэж байгаа бол за иймэрхүү бүсгүй байх магадaltaй харагдаж байна. За нэг бүжгэлдэг байрны ч юм уу тийм юм гоё шаргал цайвар царайтай их гоё биетэй их тачаангуу тийм их юм их гоё хүзүүтэй айгуу гоё тийм хэрхэмсэг тийм эмхтэй байж байна. За магадгүй насаар одоо танаас баг зэргийн их ч юм уу нэг бол чицсуу тийм эрэгтэй хүмүүс үзчихвэл тийм хүн байх магадaltaй шүү. За тэгээд эмэгтэй хүмүүс маань энэ нэгдүгээр сонголтыг сонгосон байх юм бол царай төсний хувьд бол айгүй тийм залуулаг царайтай залуу байна тий. Айгүй залуулаг царайтай юм хүрэн бор үстэй. За тэгээд айгүй тийм нөгөө юм юмыг ажиглаж хардаг. Тэгээд айгүй тийм инрэнгүү тийм сайхан сэтгэлтэй айгүй тийм ажигч тийм одоо мөнгө төгрөг айгүй ихтэй бусдад тусалдагч гэдэг юм уу те энэ дээрээс одоо зан характер нь ерөөхдөө харагдаж байна. За тиймэрхүү байдалтай танаас нэг дүү байж магадгүй те дүү байж магадгүй айгүй ажил хийхдээ айгүй хичээнгүй тийм хүн байх шиг байна. Тийм ч учраас бусдад их тусалдаг хүн байж бас болохоор те. За тэгээд таны сонголтын үзрийг ингээ хараа. Им бас юу байгаа хгүй юм цайвар царайтай агаад тий энэ хоёр бол айгүй таарч нь хой цайвар тэгээд им залуухан дуу. За энийг фокус таарч байна. За ийм царайлаг залуутай ахаа уучрах нь штэ. Яасан ч гоё харцтай. За тэгээд нараа ийм гоё царайлаг залуучуудтай
таарах нэ. За фокус нь хэрэг таарч байна. За ингэж харагдаж байна. Тэг бас их нууцлаг нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүсийн маань хосонд нь бас их нууцлаг хүмүүс ахна шүү тий. Нууцлаг тэгээд өнгөрснөө магадгүй их хайж явж байгаа тийм хүмүүс байна. Энэ ирчүүд нь алстаа үнэн тачаангу хүүхэнтэй таархан дээ. Тачаангу эмэгтэй бүсгүйтэй таархан. За тэгээд ийм хар борвстэй тий хар борвстэй залуучууд ийм бүсгүйчүүдэд маань таарах нь байна. За тэгээ их нууцлаг хүн байна. Өнгөрсөндөө айгүй их одоо тэ амьдралын баялагтай их нууцлаг хүн байна. За тэгээ ордын уншия. За энэ орд бол газар махбодтой, агаар махбодтой, усан махбодтой ордны хүмүүс харагдаж байна. Ийм ордны хүмүүс байна шүү. Та нар маань тэгээд ордоор нь түүж хараад ерөөхдөө наалгч мэдж байгаа тий олон хүүзэр энэ олон мэрэг одоо нөө олон удаа үзэж байгаа болохоор ямар ордны хүмүүс байна гэдгийг сайн мэдж байгаа хаа. За тэгээ хэдүүлээ одоо тий хаан таарах нь вэ? Хэдэн хугацааны дараа таарах нь вэ гэдгийг харъя. За хаан таарах нь ямар газар одоо тий нэг хүүзэр сонгосон хүмүүс маань ямар газар хайртай шинэ хостоогоо таарах нь вэ гэдгийг харъя. Ямар сэтгэл хөдлөх хэмжтэй байна. За ямар газар хэдэр хугацааны дараа таарах бол за нэлээд их хүзэргаа ингээд сөхөгдөж буруу харж гарч ирээд ах юм. Тэгэхээр энэ нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүс нэлээд гоё романстай лайхан дээ. За энд нэг хүзэр. За ингээ 3 үзэр авч байна. Дөрвийг ч авчих уу? За дөрвийг бүр гоё тодруулаад. За дахиад ямар газар таарах вэ? За ингээ 4 болцсон уу тий? За ингэж харагдаж байна. Та нар маань ерөөхдөө харж байгаа бах тий. За их нэлээд их амралт зогоо цэнгэл буюу баяр ёслол баяр гэхээсээ илүү заяа зугаалга. За тэгээд одоо нэг арал далайн эрэг, голын эрэг. За зарим нь бол өвдөөд эмнэлэгт очиод танилцах нь байна. За тэгээд муу яртай тийм яг жоохон ханад манад түрээд эмнэлэг энтерт очиод танилцаж бас магадгүй тийм эмнэлгийн одоо хүлээлийн танхимд ч юм уу эсвэл магадгүй эмч эмэгтэйтэй эмч эрэгтэйтэй ч юм уу тийм шүдний эмчтэй ч юм уу тиймэрхүү байдлаар танилцаж бас магадгүй. За тэгээ голын эрэг дээр, далайн эрэг дээр за тэгээд их гоё юм амарч байгаа үедээ тэгээ найз нартайгаа тоглож байгаа үедээ найз нар ч одоо ингээд хэдүүлээ гарч нэг гольф тоглоё, сакс тоглоё, за тэгээ хөл бөмбөг тоглоё ч гэдэг юм уу тий. Тэр үедээ бас би нэг одоо ингээд дулаарж байгаа болохоор айгүй гадуур хүмүүс хөл бөмбөг их тоглодог тий. Тэгэхээр яг тэр үедээ бас нэг бэлтгэл сургуульд ингээд нэг хийж байгаа үедээ ч юм уу тий таарч магадгүй харагдаж байна. За тэгээд өдрүүд 12 өдрийн дараа 17 өдрийн дараа 37 өдрийн дараа 21 өдрийн дараа гих мэтчлэнгээр энэ өдрөө ийм тоотой тийм ийм тоотой өдрүүд буюу ийм тоотой хаалганы хажууд юм уу эсвэл ийм тоотой байрны хажууд за ийм тоотой машины зогсоолын ойролцоо ч юм уу за ийм тоотой одоо нэг одоо юу гэдэг штэ яг энэ сайн орж ирэх яг хэл гэсэн чинь сайн орж ирэхгүй байна. За гих мэтлэн ер нь бол энэ 12 17 37 21 гэсэн ийм тоотой газруудад ер нь бол таны одоо энэ мэргийг үзээд одоо таны нөгөө учирч
магадгүй гэсэн те учирч болцсохгүй гэсэн тэр залууч нь яг ийм тоотой газрууд ч юм уу ийм тоотой өдрүүдэд ч юм уу ийм тоогоор танд ингээ мэдэгдэх нь шүү дээ. Энэ хүзэр дээр гарч ирж байгаа энэ хүн нэг иймэрхүү эргэн тойрон ажиглахад нэг иймэрхүү тоотой машины дугаар яг ингээд энэ залуудад хараад ч юм уу энэ эмэгтэйтэй тий таарад яг эргээ хараалын гэсэн чинь машины дөрөв оронтой тооны арын 2 нь 37 ч ах ч юм уу тий гэх мэтлэн яг иймэрхүү тоонуудаар мэдэгдэж танд илэрхийлэгдэж харагдах нэ гэж үзэж байна. За тэгээд та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхний одоо тий дээдийг хүсээ тэгээд нөө хосоо одохгүй эдгээр тоонууд дээр олоорой тий удахгүй олно гэдэгт итгэж байна. За энэхүү дараагийн одоо мэргийг би бас мэргийн сэдвийг нас зарлаа. За ингэж учирсан одоо энд ингэж учирсан тий залуучууд бүсгүйчүүд дараагийн харилцаанд ямар байх вэ гэдгийг 7 хоногийн дараа мэргийг хийж оруулна. Тэгээд тэндээс үзээрэй. За баярлалаа. Баяртай. Аз жаргал хүсье. За ингээд нэгдүгээр мэрэг нь ингээд өндөрлж байна. За За нэгдүгээр хүзэр нь хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүс маань ийм хүзэр сонгосон байна. За энд ингээд тавьчтэй. За тэгэхээр хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүс маань ингээд догтлоод байна. Ямар ордны, ямар царайтай залуутай, ямар бүсгүйтэй. За өстө шууд ингээд гарч ирж байна. Ямар бүсгүйтэй учрах олоо тий ойрын хугацаанд ямар ордны ямар царайтай бүсгүйчүүдтэй тий ямар ажил мэргэжил эрхэлдэгч байж асуулна тий тийм хүмүүстэй ойрын хугацаанд учирч гоё хостой тий хайртай үнэтэй болох нэ гэдгийг хэдүүлээ харъя. За энд өнөөдөр бол буруу арсан үзэг олоо огт авахгүй байгаа. Дахиад нэг хүсрээ шийдэж байна. Бүр гоё тодорхойлох гэдэг. За энэ хүсрийг ингээд за ингээд 5 хүсэр орж ирж байна. За хоёрдугаар хүзрийг сонгосон тий энэ хүзрийг сонгосон энэ шуудай тий энэ шуу барьсан хааны хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтамаар л таны одоо хос ямар царайтай хүн байх нэ гэдгийг ихлэ харъя. За эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүс за дийлэнх нь ер нь бол тийм шаргал эрэгтэйч хүн энэ мэргийг үзчихэж болно тий эмэгтэйч хүн үзчихэж болно. Хоёрдугаар сонголтыг шаргал үстэй ер нь бол тийм шар бор үстэй хар мар тийм биш тийм шар бор царайтай тийм хүмүүс биш шар үстэй шар цайвар царайтай хүмүүс байна. За тэгээ үсний хувьд бол тийм шаргал бүр юм одоо тийм үс нь юм гоё юм тод өнгөтэй гоё юм тод өнгөтэй тэгээ үсээ их гоё юм тод өнгөөр буддаг бор өнгөөр ч юм уу эрэгтэй бас хүмүүсээс гоё бор өнгөөр гоё ингээ улбар шар өнгөөр тэгээ шар өнгөөр ингээ гоё өнгөдөр бодсон мэт штэ тиймэрхүү өнгөтэй тийм айгүйх цайвар царайтай хүмүүс байна шүү. Царайны хувьд бол за тэгээд нэг тийм V-line хэлбэртэй царайтай хүмүүс байна. Ер нь бол ихвчлэн за тэгээд энэ залууг ингээ харж байгаа хэ бас ингээд айгу V-line айгу тийм гоё царайтай тэнгүүд одоо энэ залууг ингээ харахад одоо ингээ айгу тийм бүжгэлж байгаа юм шиг байна тий айгу гоё бие бэлтэртэй балетар бүжгэлж байгаа хичээлдэг хүн шиг юм шиг тий. За тэгээд энэ хүн маань тэгээ дийлэн хүмүүс дээр энэ хүн маань бол айгу тийм хоёр сонголт хийж байгаа тийм хүмүүс харагдаж байгаа шүү шүү тий. За тэгээ сонголт дээр тулгуурласан хоёр сонголт хийгээд явж байгаа тийм хүмүүсийн дээр ингэж тийм хүмүүстэй учирч магадгүй байх нь. За тэгээ энэ хараа
энэ бас юм хар үстэй бас бийж болох юм байна. Би эхний үзрээ сайн хараагүй нуучлаарай. Бас юм хар үстэй бас юм ширүүн дөрөн царайтай энараа. Гэхдээ амар царайлаг юм тий. Угаасаа хаан хүн чинь амар хүчтэй идэх штэ. Тэгэхээр одоо ийм хүчтэй царайтай заяа. За тэгээд энэ дийлэн хүмүүст энэ агаар махбодтой газар махбодтой хүмүүс байна. Агаар махбодтой газар махбодтой хүмүүс энэ одоо тий 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүстэй учирч бас бүрэн боломжтой харагдчихна. Агаар махбодтой буюу газар махбодтой. За та нар маань олон удаа нөө хүзэр үзэж байгаа, хүзрийн мэрэг үзэж байгаа учраас агаар махбодод ямар орд ордгоо тий газар махбодод ямар орд ордгоо гэдгийг маш сайн мэдж байгаа. За тэгээ үргэлжлүүлээд явъя. За үргэлжлүүлээд гоё юм үзнэ. За хаан тарах вэ? Хэдийн хугацааны дараа таарах вэ гэдгийг үзээ. Хаан таарах вэ? Хэдийн хугацааны дараа энэ одоо тий хайртай хүнтэйгээ энэ одоо тий шохорч байгаа энэ гоё залуутайгаа хаан таарах нь вэ? Яг одоо биечлэн штэ тий биеэр хаан таарч уулзч яах нь гэдгийг харъя. За эхний үзрээ сонгоё. За өнөөдөр бол буруу харсан үзэр ерөөсөө авахгүй байгаа. За ингээд дадлын тоон харагдчихна. За 4 үзэр авъя хэлээ тий. За энд ингээд за энд бас гарч ирж байна. Олноор үзтээ. Одоо нэг үзэр авчээ. Хаан тарах вэ? Хайртай хүнтэйгээ 2 дугаар үзэр сонгосон юм хаан тарах вэ? Ямар хэр хугацааны дараа тарах нь? За сүүлийн үзэр нэлээ юу гарч ирж байгаа чинь. За хэдүүлээ уншия. За энэ сайн харагдаж байгаа бах тий. Өнөөдөр ингээ гоё гэрлэхгүй ингээ гэрлийг аягүй сайн тохируулаад хүзрүүдэд тод харуулах гээд жоохон сүйдэрлэг газар хийж байгаа гэрэл багтай. За тэгээд юу яаж байна? Амралтын газар байж болно. Хөдөө байж болно. Тэ хөдөө орон нутаг руу хідүүлээс явдаг. За наадмын үе мууэр ч юм уу тий. За тэгээ морь малтай одоо морь малны уралдаан дээр ч юм уу. За тэгээд нөө имлэгт бас тэ имлэгийн танхимд ч юм уу тэ имлэгийн хүлээлгийн танхимд шүдний имлэгт очирлж авах үедээ ч юм уу. За сколж аваа хин нэг одоо тэ эрүүл мэндийн одоо шинжилгээнүүд өгж авах үедээ ч юм уу тэ. За таарч магадгүй нэг бол баяр дээр одоо хин нэгний төрсөн өдөр баяртай найз нөхдийн нөө баярт уулзалтууд байдаг шүү дээ. Тийм уулзалтууд дээр одоо таарна. Тэгээд энэ хэдийн хугацааны дараа таарах вэ гэхээр одоо 2 өдрийн дараа ч байж магадгүй 2 сарын дараа ч байж магадгүй 41 хоногийн дараа ч байж магадгүй 21 хоногийн дараа байж магадгүй 5 өдөр байж магадгүй 5 сарын дараа байж магадгүй. За тэгээд та нар маань яг ингээд эргэн тойронд одоо нэг таалагдж байгаа тийм ийм шинж тэмдэгтэй цайвар үстэй ч юм уу эсвэл нэг тийм ной хаан хүн шиг амар гоё их зантай тийм ихэмсэг тийм залуучууд харчаал тэгэл тэднэртэйгээ ингээл юм яриа үсгээл ингээл контакт үсгээл ингээл тийм асуудлаа ингээл шийдэл найз нөхдийн дунд чин үүнд тийм залуу ингээл контакт үсгээл нэг гоё яг нэг юм мэдрэгдэн штэ тийм тэгээд ирэхлээр ойр хавийнхаа заяа цаг за машины хойдлын дугаар, уртлын дугаар тий одоо юу бэ гэм тэр өдрийнхөө тоог 21-ний өдөрч байх юм уу тий 5 сарын 21-нд ч юм уу тий эсвэл 5 сарын 5-нд ч юм уу тий тэр өдрийнхөө цаг хугацааг за тэгээ дээрэс нь нөгөө юугийн сайн хараарай. Эргэн тойронд байгаа одоо нөгөө нэг гарцсан дээр байгаа нөгөө ингээд гарцсан дээр байгаа тоонууд за эргэн тойронд байгаа ер нь л тоонуудыг амар сайн ажиглаарай. За тэгэхээр 2-ын тоо 14-ийн тоо магадгүй 2 цагч болж иж магадгүй тий. Тэнгүүд гэл ингээл юмнуудаа ажиглаад ин гэхэд яг энэ мэрэгэн дээр одоо таарсан шиг
тийм царайтай яг тийм таарсан шиг энэ тоонууд ингээ гарч ирэх юм бол бас ийм сонин та миний нөгөө нэг ойрд очих гэдсэн залуу чи энэ юм биш үү? Тэ ойрд очих гэдсэн бүсгүй чи энэ юм биш үү гэд гоё ингээ мэдэж бас гоё сэрэл мэдрэмж бас авч магадгүй. За тэгэхээр нэг иймэрхүү богинохон мэрэг хийж. За тэгээ энэний дараагийн мэрэгийг болохоор эх 7 хоногоос хийн. За дараагийн мэрэг дээр яах вэ гэхээр та хоёрын харилцаа хэр одоо ямар төвшөнд ингээд одоо хүрэх боломжтой вэ те энэ хүн цаана хүнтэй байна уугүй юу гэдгийг харна. За ямар хуу төвшөнд хүрэх вэ? Энэ хүн цаана өөр хүнтэй байна уугүй юу гэдгийг те харна. Тэгэхээр дараагийн 7 хоногийн дараа хэдүүлээ уулзъя. За баяртай. Та нартай амжилт хүсье. Сайхан хайртай те уулзраарай. За ингээд 2 дугаар хөзрийг сонгосон хүмүүс их мэргэн өндөрлж байна. За ямар их тогтолж байна. За ингээд 3 дугаар хөзрийг сонгосон боёо. Энэ хааны хөзрийг сонгосон. Хүмүүс маань мэргэндээ тавтай марлаарай. За За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн маань ирээдүйд ойрын үед очих те залуу буюу бүсгүй маань ямар ордны ямар царайтай хүн байх нэ ямар ордны ямар царайтай хүн байх нэ ямар ордны ямар царайтай хүн байх нэ за юм үзэр гарч ирж байна. Эсвэл амар хүзэр унаад олоолаа онсон болохоор байхгүй их үрнэлтэй хайр дурлалын романсынхан дээ. Их үрнэлтэй хайр дурлалын романс шүү. Хүчтэй дурлалсан болоо. За 2 дахь хүзэр маань юм хүзэр гарч ирж байна. Их хүчтэй л дурлалцсан хүмүүс байна да. Энэ 3 дахь хүзрийг сонгосон хүмүүс хүзэр гарч ирэхгүй их удаж байна. Дээрэс нь том хүзрүүд гарч ирж байгаа чинь. За тийм байна. Их хүчтэй л дурлалцсан хүмүүс байна да. Яасан ч хүчтэй дурлалдгийн. Яасан ч гоё дурлалцдгийн. За ямар царайтай ямар ордны юм бэ гэдгийг хэдүүлээ харна шүү те. За дахиад нэг хүзэр авъя. За ингээ харагдчихна. За дахиад нэг ч үзэр дахиад нэмээд авчмаар санагдаад ах юм. Их нууцлаг. Их нууцлаг болж байгаа чинь. За энэ хоёр үзрийг энэ доор ингэ тавьчих. Харагдчихна тий. Дараалал нь шүү дээ. За 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай марал. За таны хувьд бол тэ цоо шин эхлэл ах нэ, цоо шин эхлэл ах нэ. За тэгээд энэ хүн чинь таны хувьд бол огт танихгүй хүмүүс одоо тийм хуужин одоо X чинь биш. Тэгээд дээрэс нь бүр цоо шинээр ингээд танихгүй хүмүүс дундаас та тэр хүнтэйгээ таарч тэр хүнтэйгээ танилцаж ингэж явах нь. За тэгээ зарим хүмүүс нь бол тийм нэг гэр бүлийн хүрээнд гэр бүлийн одоо дээхэн үед одоо за тийм юм бас байхгүй гэж магадгүй. Гэхдээ зарим хүмүүст байдаг гэж магадгүй. Одоо нөө багаас нь ингээд нөгөө өндгөн сүмүү тавьсан тийм айлын хүүхдүүдээс гинт би нэгээ олон жил мэдгүй харахгүй байжгаад гинт ингэж таарж гарч ирдэг ч юм уу тий. Айгу кино шиг юм яриад байна. Үгүй ер нь бол тиймэрхүү мэдрэмж айгу төрж байгаа байхгүй юу. Надад
тийм одоо дээр үеийн өвөө эмээгийн тийм бас өндгөн сүү энэ төр тавьсан эсвэл өвөө эмээ би чамайг хүүхдтэйгээ чиний хүүхдийг ач зээгээ чинь хүүхдийг би хүүхдтэйгээ ингээд охинтойгоо тэр хүүхдийнхаа тэрний зээг ингэж төрүүл суулгана гэсэн ч юм уу цөөхөн хэдэн тохиолдолд тиймэрхүү хүмүүсээс айх шиг харагдаж байна. За тэгээд энэ 3 дугаар хүүзрийг сонгосон хүмүүс маань өөрсдөө айгуу тийм сэтгэл зүйн шарахтаа одоо тийм сэтгэл зүйн шарах одоо юу байдэн тийм романснаас гараад энэ хүнтэй уулзсанаар тийм романснаас одоо гарнаа гэж харагдаж байна. Тэгээд ер нь бол энэ хүн маань агаар махбодтой, газар махбодтой, усан махбодтой хүмүүс дундаас одоо зарим хүмүүс усан махбодтой хүмүүс, зарим хүмүүс газар махбодтой, зарим хүмүүс агаар махбодтой хүмүүсийн одоо хүмүүстэй уулзрах нэ. За тэгээд царай зүсний хувьд бол одоо ерөөхдөө бол юм энэ эрэгтэй хүнийг харж байна ийм хар бараан өстэй. За эдгээр дээр ч гэсэн ер нь бол ийм хар бараан хүрэн бор ийм өстэй хүмүүс харагдаж байна. За цөөхөн эдэн хүмүүст нь бол ийм шаргал цайвар За энийг ингээ харуулъя. Гэхдээ энэ бас л жоохон бараандаа орох бах. Шаргал цайвар өстэй. Ер нь бол ийм хүрэн бор өстэй хүмүүс нэг дийлэнхэж зонхилсон байна. Хүрэн бор өстэй. За тэгээд ер нь хийд баялаг ихтэй, мэдрэмж өндөртэй тийм хүмүүс байна. За тэгээд энэ хүнтэйгээ та уулзчих юм бол айгүй тийм одоо нэг донтолтын байдалд орох бас бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр энэ дээр нэг донтолт гэдэг хүзэр гарч ирсэн байна За яагаад тэгэхээр энэ хүндээ донтно гэсэн үг ахна штэ айгүй тийм одоо секстэн ч юм уу царинтан ч юм уу яринтан ч юм уу донтохоос айгүй магадaltaй донтуулах тийм хайр дурлал байж шүү. Тэгтээ айгүй хөөр өгөөжтэй айгүй хөөр өгөөжтэй бурхнаас аяасан гэмээр тийм гоё хайртай уулзах бас бүрэн боломжтой. Таны ирээдүйд гэр бүл болох хүнч бас байж магадгүй. Гэхдээ өнөөдөр энэ хүзрэн дээр энэ мэрэгэн дээр тэр талаар харахгүй 7 хоногийн дараа би энэ мэрэгний үргэлжлэлийг хийх байгаа. Тэгэхээр тэн дээрээс илүү хэдүүлээ тодруулаад харна. Өнөөдөртөө олвол зөвхөн орд царай тэгээд хаана учрах вэ? Хэдэд учрах вэ гэдгийг харж байгаа шүү. За одоо хэдүүлээ царай ордны хувьд бол ийм хүмүүс байна. За тэгээд одоо хэдүүлээ гоё хаана очих юм бэ хаана тарах гэдэг байна хизээд тарах гэдэг байна гэдгийг харна. За 3 дугаар хүзрээ сонгосон хэм сайхан хүмүүс юм байна. Ирээдүйд учрах ойрын үед учрах хайртай залуу хаана хайртай бүсгүйн хаана очих вэ тэр хүмүүстэйгээ хаана очих вэ хэдэд очих вэ за яг их догтлоод тах чинь өөр очих гэж байгаа юм шиг за мөн адил олон хүзэр авна. Энэ их романстай харилцаа байна. За олон хүмүүс байгаа учраас олон хүзэр авъя. 5 хүзэр авъя. Энэ юуны хүмүүс их романстай хүмүүс байна. 3 дугаар хүзрээ сонгосон хүмүүс. За бүр ингэж олноор өсөрч гарч ирээд өнөөдөр энэ нэрийг их романстай байгаад ах чинь аргуултай сүлээд од гариг ирхсүүд ингээд айгүй хөдөлгөөнтэй байсан учраас хүн болгонд өөр өөрсдийн гэсэн тийм амьдралын зам мөртэй байгаа хан за хаана гол хүчтэй сайхан залуу сайхан эмэгтэйчүүдтэй учрах хүмүүс маань яг хаана учрах вэ гэдгийг хэлж өгөөд. За хаана учрах вэ? За ингээд
Тэгээд нэг уцраагүй. За энэ чи ер нь бол уран дулаан болж байгаа гэдэгтэй холбоотой ч юм уу ижилхэн хүзрүүдээс аягүй гарч ирж байна. За цэцэрлэг түрээлэнд одоо ямар нэгэн цэцэрлэг түрээлэнд те гоё гадаа ингээд цэцэг харах гад ингээд цэцэрлэг түрээлэнд очдог ч юм уу те эсвэл бол одоо Монголд ч бас нэлээд олон цэцэрлэг түрээлэнгүүд байдаг нохоогоос эхлүүлж авах үедээ ч юм уу те. За тэгээд ажил дээр юм уу онлайнаар бас харах бас бүрэн боломжтой. Гинт ингээл нөгөө нэг онлайн орчинд дэжсэн чинь тань руу хай сайн байна уу гэд ингээд бас чадчиход ороод ирэх бас бүрэн боломжтой тий. За тэгээд хөл бөмбөгийн талбайд юм уу сакс тоглоод саксны талбайд юм уу тий спортоор хичээлж авах үед чинь за дээрэс нь далайн эрэг буюу голын эрэг дээр за тэгээд коктейл одоо коктейл лаунжуудад ч юм уу тий коктейл лаунж одоо бүр юм гоё нөө олуулаа ингээ гоё зүгээр амралт амралтынхаа цагийг ингээ гоё хөвгчлөлтөө өнгөрөөдөг газрууд байдаг шүү дээ. Тиймэрхүү газруудад байна. Тэгээд ерөнхийдөө бол 11 13, 26, 12, 37 гэсэн тоонуудыг бас та нар маань тухайн хүнтэйгээ учирж авах үедээ тийм одоо цаган дээр одоо энэ тоонууд минутууд байж байгаа жишээтэй эсвэл машины арын дугаар дээр за эсвэл байрны тоонууд ч юм уу тий эсвэл бол одоо таны цэцэрлэг түрээлэнд явж исэн чинь эргэн тойронд чи ийм тоотой одоо нөө ямар нэгэн ийм тоотой ингээд юмнууд цаасан дээр ингээд ч юм уу тий юм унтсан байх жишээтэй ч юм уу за онлайнаар учирж ялла гэхэд яг одоо тэр энэ мессежний одоо тэд хүнэн ч юм уу тий одоо тим юм байлаач гэх юм уу эсвэл ажил дээр байжсэн чинь яг ингээд тооны машин харсан чинь 26 ч юм уу 12 ч юм уу гэсэн тоон дээр дарагдсан байдаг ч юм уу тий гих мэтчлэнгээр тэр цагууд дээр байдаг ч юм уу тий тиймэрхүү сонирхолтой за тэгээд одоо жишээ нь хөл бөмбөгийн талбай дээр ингээд тоглож исэн чинь тэр хүн 12 номерын тоглогч ч юм уу 26 номерын тоглогч эсвэл 11 номерын тоглогч гэдэг ч юм уу те. За тэмцээн байж бас болно шүү дээ. За зөвхөн нөгөө яг ингээд хөл бөмбөгийн бэлтгэл гэдгээс спортын өөр төрлийн бэлтгэл гэхээс илүү одоо те гоё тэмцээн уралдаан одоо 100 олж байгаа болохоор нөгөө цэцэрлэг түрээлэнгүүдэд спорт талбайд айгүй их тэмцээнүүд олдсон шүү дээ. Нөгөө байгууллага хамт олноороо ингээд хаврын одоо гой тэмцээнүүд зохиодог те тэр үеэр энэ номерын тоглогч нар байж ах жишээтэй ч юм уу те тэгэл ингээл баав агаар би энтэйгээ ингээл танилцал уусаал ямар нэгэн гоё та одоо те тийм царайтай одоо ингээд гаднах царайг ингээ харахад нэг бор шаргал үстэй те гоё хөнхгөр нүдтэй хүмүүсээ шүү ийм хүмүүстэй ингээл таараал ингээл нэг гоё контакт үүсгэл ангууд эргэн тойрныхоо ингээ тоог хараагаад заяа тэгэхээр тэр ингээ тоо танд юу хэлж өгөх гэхээр 12 37 26 13 11 гэдэг тоонууд тэр таны дараагийн учралч нь байна шүү гэдгийг ингэж одоо хорвоо ертөнд цаанаас ч нас ингээд энэ хүм эргээр ингэж хийлж өгч байгаа. За тэгэхээр ингээд би бүр ингээд догдлоод ах юм аа. Өнөө маргашгүй уучрах гэж байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө нэг энэ тоонуудыг ингээд та нар маань бас яг тухайн хүнтэйгээ учирж байхдаа ингээд нэг гоё ингээд сэрэл мэдрэмжний эрэгтэй хүмүүстэй ч юм уу те эмэгтэй хүмүүс бол тэгдгийн эрэгтэй хүмүүс яадаг байсан мэдэхгүй байна. Хүн ч адилхан л ахalta. Тэгээ эмэгтэй хүмүүс бол эрэгтэй хүнтэй ингээд нэг тийм гоё контакт үсгээл ингэж мингээл тэгээ энэ айгуу дайчгүй залуу байна ингээл яриа өдөл ингэхтэй ингээл эргэн тойрныхоо тоомог харах нь штэ те. Тэгэнгүүт чинь яг иймэрхүү тоонууд ингээл байгаад эсвэл бол 26-ны өдөр ч юм уу 12-ны өдөр ч яах жишээтэй ч юм уу эсвэл 12 сар байх ч юм уу те нэг бол одоо нөө та нэг 37 дугаар сууг ингээд суугийн телевиз үзэл ингээд байжсэн эргэн тойрондоо ингээд нөгөө их амралтын газар ингээд байжсэн чинь нэг айтаахан залуу айтаахан бүсгүй хараал ингээд айгу нөгөөг чинь тань руу хай гэж тохиол инээдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар ингээд бийжсэн чинь гинт 37 дугаар ингээд сууг муу ингээд зургатаар үзэж ах ч юм уу те гих мэтлэнгээр ингээд айгу гоё юм
мэдрэмж контакт үүсгэсэн ийм гоё мэдрэмж үүсэж байна. За тэгээд энэ таны учрах хүн чинь ер нь бол нэлээ мөнгөлөг баян хүн байх шиг байна шүү. Тэ их мөнгөтэй ажил айгүй хийдэг ухаантай тийм айгүй их мөнгөлөг хүн байна. Тэгээд гоё цоо шин учрал байна. Хуучин X центр гэхээсээ илүү шин учрал байна. Зарим хүмүүст их өндгөн сүв байх магадaltaй. Тэ? Тэгээд ирээдүйн гэр бүл болох хүнтэйгээ уулзах ч юм уу. Тиймэрхүү ер нь эхний модулаас л иймэрхүү хүмүүс харагдчих шүү. За ингээд 3 дугаар хүзэр сонгосон хүмүүстэй тэгээ аз жаргал хүсье. Маш хурднаар өнөө маргаашгүй хайртай ирээдүйн хайртай онтойгоо уулзарч аз жаргалыг бий болгоосай гэж хүсэж байна. За тэгээд 7 хоногийн дараа энэхүү одоо мэргийнхаа үргэлжлэлийг тавина. За үргэлжлэлийг хэдүүлээ юу яаж хийх вэ гэхээр хэр удаан хугацаанд та энэ хүнтэйгээ одоо найзлах уу ямар хуу харилцаа байх нь гэдгийг хараа. Богинохон харилцаатай эсвэл болвол одоо нөө юу байх юм уу юу гэдэг лээ урт хугацаанд харилцаа үүсгэх хүн юм уу тэр хүн чинь өөр хүнтэй байна уугүй юу гэдэг тийм мэрэг эх 7 хоног тийм. Тэгэхээр эх 7 хоногт мэрэгэндээ тавтай морилоорой. За өнөөдрийн мэрэг үгээр өндөрлөө. Аз жаргал хүсье. Баяртай.